контент бүтээгч Мөнх Андрыг бол манай терминалынхаа урьсан байгаа. Тэгээд контент бүтээгч Мөнх Амар таныг студид орж байна. За Мөнх Анар манай өглөөний мэнд Мөнх Андраа. За өнөөдрийн хувьд бол бас сошиалт бол хөнгөн атлетикийн талаар тэгээд одоо ирээдүйн зорилгын тухай бид бас ирнэ ярилцсанаа. За. Болж байна. За өглөөний мэнд хүргэе. Шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Өглөөг яаж эхлүүлж байна да? Өглөө сая бэлтгэлдээ орчоод тэгээл яг тараал хурж иж байна да. За манай үзэгчид бол зарим нь Мөнх Андрыг мэдж байгаа. Зарим нь бол мэдэхгүй үзэгчид байгаа. Тэгэхээр өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад гурлаа өнөөдрийнхээ ярианд орё гэж бодож байна. За одоо яг үзэж байгаа хүмүүстээ шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Тэгээд өглөөний мэнд тэгээ намайг болохоор Мөнх Анар гэдэг. Тэгээд яг сошиал дээр болохоор Анка гэдэг юм бол харааны бишэлтэй контент бүтээдэг. Тэгээд давхар одоо пара хөнгө атлетикийн тамирчин Ахиллес клубын тамирчин гэд явж байна. За ер нь бол сошиалд бас контент бүтээгээд ер нь баг хугацаа ер нь болсон баг. За тэгээ ер нь яг хамгийн анх хизээ контент хийж эхэлсэн бэ те. Тэр бас хийх болсон шалтгаанаас нь өсвөлээд ер нь хэлвэл анх ер нь яг контент эхлэх яг хараагаа алдсныхаа дараа яг за ер нь яг гэртээ угаасаа яг суугаад хийдимээ суугаа яах вэ гэж бодож байгаа л тэгэл байж байгаад гэхдээ яг тэр үед ингээ нөгөө нүд хялаацсан байсан. Тэгээд яг тэр үед чинь за энэ яг нүднийхээ хялаагаа арилгаж байгаад яг ингээ зүгээр юм энгийн одоо мэтэр ер нь бол ингэж анх контент бүтээж эхэлжсэн байхгүй. Instagram дээр ер нь юм reel mail оруулаад нэг тиймэрхүү ер нь хос мосын нэг reel оруулдаг байсан. Тэгээд явж байгаад гинэт болол тэгээд за ер нь угаасаа цаашдаа ингээд хүмүүст ер нь ингээд танигдвал одоо энэ яг харааны бишэл одоо энэ нөгөө хүмүүсээ ингээд хараад нөгөө ярингуут л одоо юу тий нөгөө хүнийхээ царай руу харж чадахгүй юм уу эсвэл нөгөө мэдлэнгүүт л хаанаас мэдлээд байгааг нь мэдэхгүй болохоор чинь за угаасаа цаашдаа угаасаа яг миний бэрхшээл нь мэддэг юм байна. Тийм болохоор ер нь яг угаасаа яг харааны бишэлтэй гэдээ ер нь явъя гэл ер нь өмнө жилийн 10 сараас эхлээл яг идэвхтэй Instagram дээр, YouTube дээр, Facebook дээр ер нь бол контент эхлээл явж байна да. Мөнх Андрынхаа яг бага наснаас нь эхлээд илүү дэлгэрэнгүй танилцаж болох уу? Бид бас нөгөө өмнө нь нэг ярилцлага Анарын талаар өөрөө яг ярилцлага өгсөн байсан шүү дээ контентын талаар. Тэр үе дээр яг бага насныхын талаар тийм ч их яриаггүйсэн. Тэгэхээр хэдүүлээ илүү гоё дэлгэрэнгүй гэдэг шүү дээ. Танилцмаар байл да. Багадаа ер нь ямар хөөхтэй, юу хийх дуртай хөөхтэй тийм ээ. Тэр талаараа бас яриач. Улаанбаатар төрсөн үү? Би чинь Улаанбаатарын суугуул гэж явдаг тийм. Дорногов аймгийн Замуу цомын ер нь лавгуул. Тэгээд тэнд төрж өссөн. Тэгээд багасаа л ер нь гэхдээ багадаа нилээн тийм номоо ер нь юм бишүүрхөө ер нь болны дунд ер нь орохороо ер нь бие бэрдэг амар юм ороод ерөөсөө юу ч ярьж чаддгүй тийм л хөөхт байсан шүү дээ. Тэгээд томорхон ирээр ер нь юм нийгэмд ч яг ер нь ингээд олны дунд орохыг хүсдэг. Гэхдээ ингээд дотроо байгаад идэг мөртлөө ерөөсөө гадагшаа гаргаж чаддгүй. Тэгэл яг ингээд спортоор дамжуулж тэрийг нэг харин гаргаж чаддаг юм болоо гэж боддгийн. Тэгээд багаас ер нь их спортоор хичээлсэн ер нь аавыгаа дагаад тэгээ манай аав чинь болохоор хөл бөмбөг, сакс, волейбол гэл ер нь тэмцээнд явцдаг. Тэнгүүд тэрийг нь дагаад би нөгөө спортын үзгээ явган готлаа тэрнээс нь дандаа ингэж урам авсараад тэгээ багасаа одоо таеквондо, хөл бөмбөг, сакс, волейбол, гандбол тэгээд усын спорт гэдэг. Одоо яг хараагаа алсны дараа тэгээд одоо яг хөнгө атлетик руу орсон тэгээд хичээллэл явж байна да. Ямар нэгэн зэрэг байгаа юу? Уг нь зэрэг горилж ирсэн. Тэгсэн чинь яг нөгөө одоо 12 төгсөхдөө уг нь ийм зэрэг мэрэгтэй төгсдөг байхгүй. Тэгсэн чинь яг тэр үед нь нөгөө тэр спортын нэг юм болцсон юм аа тэгэл ерөөсөө дэн зэрэгэд авч төгсөөгөө аль спорттой илүү дуртай вэ? Ер нь яг хамгийн анх таеквондогоор хичээлжсэн болохоор ер нь таеквондод нэлээд амар дуртайсэн. Тэгээд энэ хотод шилжиж ирснээс яг шилжиж ирэхдээ ер нь бол таеквондогоо хаяад хөл бөмбөг рүүгээ илүү ороод ер нь бол хөл бөмбөгт
өөртөө за илүү юу яах юм бэ? Амжилт гаргах юм байна. Тэгэхээр энүүгээр илүү явъя гэдэг ер нь хөл бөмбөгийн одоо энэ Улаанбаатар хотод явагдаж байгаа. Одоо Дэрэн клубт одоо хичээлдэг байсан. Тэгээд нэг тиймэрхүү байна да. Тэгээд Дэрэн клубтээ одоо 22 оны хүртэл одоо 1-р лигийн ахлагч хүртэл явж илаа. Тэгээд манай нөхөрчин бас хөл бөмбөгчин шүү дээ. Гэтэ Дэрэнгийнх биш шүү. Дэрэнгийн өрсөлдөгч юу гэдэг. Тэгээд маш олон талт одоо ялангуяа тийм спортын тал дээр бол маш авьяастай авьяаслаг залуу ахны гэдгийг бас сайн мэдлээ шүү дээ. Тэр хөнгөн атлетик руу бас яаж орсон түүхээсээ ярил тий. Ер нь хөл бөмбөгчд бас их хөнгөн атлетик тал руугаа бас байх гэдэг шүү дээ. Ер нь гэхдээ яг би чинь өөрөө ингээ багасаа ер нь зүгээр гүйж яхал ер нь амар сонирхолтой. Ер нь ингээ хөдөлж яхаа сонирхолтой. Тэнгүүт л яг хөл бөмбөг тоглоод гүйх одоо яг ингээд хөнгөн атлетикээр гүйх гэдэг чинь хоёр асар өөр ялгаатай байгаад байгаа байхгүй. Тэнгүүт ер нь яг одоо ингээл яг миний ингээд хөл бөмбөг дээр яг тэр одоо бөмбөгний араас яг гүйж байгаа одоо баринд орох гээд гүйж байгаа тэр хоёр одоо зорилго нь маш өөр юм шиг надад санагдсан л да. Тий анх ер нь хөнгөн атлетиктэй яаж холбогдсон бэ гэвэл яг хараагчдын холбоон дээр би нөгөө нөхөн сэргийх яг сургалтанд сууж байсан байхгүй. Тэгээд ер нь биеийн тамирынхаа багштай ер нь юм нөгөө таягныхаа багштай ярьж ирсэн. Ер нь би юм нэг өмнө юм Дэрэн клуб тоглож исэн. Ер нь өмнө юм хөл бөмбөгөөр хичээлж исэн. Тэгээ одоо нэг жоохон бас ингээд хөдөлгөөн хоригдоод эхэлсэн чинь бас жоохон юм залхах шинжтэй байна. Та ер нэг юм тэгээ ямар спорт байна? Ер нь юм харааны бэрхшээлтэй одоо хүнд ер нь тохирсон спорт байвал та надад ингээд зөвлөөч игээд тэгсэн чинь яг ингээд яг өнөөдөр манай Ахиллес клубын Монгол Улсын авиа тамирчин Жамлын лавг жав гэд тэр багштай танилцуулсан. Тэгээд багштайгаа тэгэл танилцаал анх уулзаал тэгээд надаа ингээл юу яаж байгаа байхгүй. Одоо хөнгөн атлетик ер нь хэр гоё юм те ер нь хичээснээр ер нь ямар давуу талуудтай байгаа ер нь ямар одоо ирээдүй харагдаж байгаа гэдгийг тэгээ бүгднгийн тайлбарлал өнөөдрөөс тэгээ чи миний шавшиг отгон шавшиг гээл тэгэл явсан да тэгэл өнөөдрийг хүртэл яг жил болсон байна тийм тэгэл хөрхөн илүү давуу тал илүү их одоо ирээдүй харагдаж байна. Тэгээ одоо удахгүй 5 сард Швейцар руу англиэл тогтоолох гээд тэмцээнд явах гэж байна. Тий. Эргээд хэдүүлээ контентынхаа салбар руу ороход тэгээ өнгөрсөн жилийн 10 сараас гэж хэлсэн үү тийм мөнх амар маань контент яг одоо мөнх анар маань тэгэхээр бас баггүй хугацаа өнгөрчээ. Ер нь энэ хугацаанд хүмүүсээс бол нэлээд их одоо маш гоё юм эерэг комментуудыг авж байгаа харагддаг. Би бас үздэг. Тэгэд ер нь бол сэтгэл ямар байна? Контент бүтээгч болсон чинь ер нь юу гэж бодогдож байгаа юм бэ? Яг угаасаа ингээд хараатай байхад үедээ ч гэсэн ер нь амар тийм контент хиймээр байдаг гэсэн. Гэтэ яг ямар одоо хийх арга ерөөсөө арга барилаа олдгүй байсан болохоор ерөөсөө хийж эхэлж чаддгүй. Тэгэл ер нь яг ингээд хараа алдсны дараа ингээл хийгээд эхлэнгүүт л угаасаа ингээ шүмжлэлж байгаа ингээл яг шүмжлэлээс илүү ингээ магтаал одоо саашаалж ихж байгаа. Тэнгүүт яг тэр комментноос нь ингээл өөрөө бүгдэнд нь хариулал өөрөө ингээл юу тэр нэрийг ингээ сонсоол уншаал тэр реакшн ингээ өнгөт л надаа үнэхээр гоё байдаг. Тэгээд ер нь гэхдээ ингээл одоо төдийгөөс өдийг хүртэл ер нь хүмүүс ингээл яг ингээ гаднаас харагдангуут л ерөөсөө яг хараатай юм шиг харагддаг. Тэгээд тэнгуүтлээ наа чи хараатай юм биш үү? Эсвэл ингээ зарим нэг мэрсэр жоохон сохор мохор гэдэг тэнгуүтл тэрэн дээр нь ч гэсэн яг үндэ одоо нэг тийм акцент өгөхөө болсон. Тиймэрхүү л юм да. Би бас контентуудаас нь үзчихсэн. Тэгээ нэг монголцыг бас үзчихсэн нэг тий. Тэр нь монголцыг үзэж байна. Яг одоо бол яг нөгөө тэмцээндээ бэлдээд ер нь бол одоо яг оройны дандаа ер нь орой үүрээр дандаа тоглож байгаа болохоор ер нь яг за энэ яг нойроо яг зүгээр нойроо аваад тэгээд өдөрт нь нөхөд үзээч юм уу тий. Яг одоо бол яг твэр одоо ер нь бол бэлтгэл яг тэр тэмцээндээ анхаарлаа хандуулсан. Ер нь гэхдээ бас хажуугаар нас нөгөө монголцоо орхихгүй шүү дээ. Ер нь яалтчгүй багасаа нөгөө контр тоглоод өссөн. Тэгэл анх монголцын яг анх түүхээс нь үзсэн болохоор яалтчгүй тэгэл дэмжин. Тэгээд
одоо нөгөө Facebook-ээр нөгөө юу одоо тоглолтын юу гарсан байдаг шүү дээ. Үрдүн тэр за Facebook руу орохгүй шүү гээл те ямар нэгэн notification бүгднийг уншихгүй байж байгаа л бэлтгэлээ хийснийхаа дараа гэл гэртээ очиод тэгэл үздэг ч юм уу те нэг тэгжл үзэж ин да. Аха. Одоо ер нь контентуудыг хараад хахад маш гоё юм эерэг энерги өгсөн юм шиг санагддаг л да. Мөнх анар маань өөрөө ер нь өөрийнхөө контентуудыг дагж байгаа хүмүүс нь үзэж байгаа хүмүүс нь ямар мэдрэмжийг аваасаа гэж илүү хүсдэг бол ер нь зүгээр яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг яг нийгэм тэр аяараа ингээ халамж хүртэгч гэж ер нь бол ингээд аваад идэм шиг надад санагдаад байна. Яг анх намайг ингээ эхэлж хахад ер нь яг ингээд өрөвцөн маягтай ер нь бүгд л ингээл нэг юм энэ хүүхдийг нэг хараа оруулчих юмсан да бүгдээрээ нэг хандив цуглуулж агаад нэг юм хараа оруулж ийдаа гэх нэг тиймэрхүү маягтай. Одоо тэнгүүд л бүгд одоо ингээд энэ хүүхэд ер нь чаддгийм байна. Энэ одоо залуу ер нь цаашдаа юм ирээдүй байгаа юм байна. За бүгдээрээ нэг хамтран ажиллаж юм уу те ер нь юм байгууллагт одоо ажиллаж байгаа маркетингийн менежерүүд гэсэн холбогдоод одоо намайг юм одоо өрөвдөхөөс илүү за энэ залуу ер нь хийж хөдөлмөрлөөд ирээдүйн арай харагдах юм байна. Илүү хөдөлмөрлүүл илүү потенциалтай байгаа юм байна гэдгийг харсан. Дөнгөт би энэ одоо яг бичлэгүүдээрээ дамжуулж ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс одоо боломж байвал ер нь бүгднгийн ер нь бол хийж чадна хүмүүс одоо энгийн хүмүүсээс дутгааргүй ер нь бол потенциал байгаа л гэж ер нь бол тэд нарыг л ер нь мэдрүүлэхийг ер нь бол хүсдэг. Маш гоё үнцэг байна тий. Тэгээс ер нь бол сая бас удахгүй бас нөгөө нэг тэмцээний талаар ирсэн тий. Тэгээ энэ тэмцээн нь болохоор яг хаана болох гэж байгаа ямар тэмцээн бэ? Тэгээ ер нь Швейцар улсад болох гэж байгаа гэсэн тий. Тэгээ энэ тэмцээнийхээ ер нь талаар бас бидэнд мэдээлэл өгөөд ер нь чиний хувьд ямар зорилготой ер нь оролцож байна тий. За энэ тэмцээнд болохоор анх чин уг л энэ жил уг нь бол Шикагогийн марафонд одоо 7 том одны марафонд явах юутэйсэн төлөвлөгөөтэйсэн. Тэгээ байжсэн чинь манай Ахиллес клубын Батцайхан багшаас ер нь бол энд нэг юм тэмцээн байна, англил тогтоолох тэмцээн байна. Энэ англил тогтоолох тэмцээнд хоёлоо орчвол одоо цаашдаа Азийн аварга, одоо Пара Азийн аваргад одоо дэлхийн аварга цаашлаад одоо Лос Анжелесийн Олимпиад орох бас эрэхтэй болчих юм байна. Тийм болохоор ер нь ийшээ ороод үзьегээд тэгээд ер нь бол Шикагогийн эрхийг цоцлаад одоо Швейцарын World Grand Prix Tour гэдэг тэмцээн. Ер нь бол одоо жилд одоо нэг 6-аас 7 тийм пара тур тэмцээн байгаа байхгүй. Тэд нар нь дандаа Европт дандаа зохиогддог. Тэгээд тэр нь оролцох одоо гол онцлог нь болохоор би одоо пара харааны төрөлд явж байгаа. Тэгээд тэрнгэрээ дамжуулаад одоо англиа тогтоолгоно. Тэр англиа тогтоолгоод дээрээс нь одоо пара Азийн аваргынхаа эрхийг авдаг. Тийм тэгээд одоо хэрв одоо энэ тэмцээнд оролцоод Азийн аваргынхаа эрхийг авч чадвал одоо үргэлжлүүлээд 9 сарын төгсгөлөө 10 сарын ихээр одоо Японд болох Para Asian Games-д явах төлөвлөгөөтэй байна. Маш гоё том зорилгыг бас өөртөө тавьсан байна. Сая манай мөнх анар хэлж байна л да. Өөрийн контентороо бол яг энэ харааны бэрхшээлтэй ер нь одоо бэрхшээлтэй хүчлийн бэрхшээлтэй эдгээр хүмүүс маань бол чаддгийг шүү, болдгийг шүү гэдгийг бас харуулахыг хүсдэгэ гэж байна. Харин тэгвэл Монгол улсад тэр дундаа Улаанбаатар хотод ер нь яг ингээ амьдраад суугаад тий аж төрөөд явж хахад яг харааны бэрхшээлтэй хүнд амьдрах орчин за цаашлаад одоо үйлчлэгээ ер нь хэр хүртээмжтэй байж чаддсан юм шиг анзаарагдаж байгаа вэ. Нэгт нөгөө талдаа бас хамгийн бас хилчмээр байдаг тий энэ дээр нэг иймэрхүү зохицуулт ингэчүүл их зүгээр байдаг да гэж анзаарсан зүйл мөнх анарт байгаа болов уу? Ер нь тэгэл яг тэднийг чинь дандаа яг ингээл нөгөө бичлэгээрээ инээдмээр маягаар тий заавал уурлаад тахгүйгээр нэг яваа жоохон инээд оруулаад тийм маягаар угнал хүрэгдэг шүү дээ. Тэгээд одоо эмнэлэгт гэхэд одоо нэг юм вакцин ч юм уу эсвэл эмнэлгийн одоо тусалтаараа хэлэхэд одоо сувилагчтай ингээд он сарын ингээд наашаа ингээд харуулдаг байгаа байхгүй би тэрийг нь харж чадахгүй тэнгүүд л одоо тэрийг нь ингээд одоо энэ миний одоо энэ он сарын дуусаагүй шүү гэдэг тэгээд идэх байхгүй тэгээд тэрэн дээр нь арай өөр одоо гуравдагч хүн ч юм уу эсвэл миний утсыг аваад зургийг дартаг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар ч юм уу эсвэл яг наад зах нь бол угаасаа харааны бэрхшээлтэй хүн одоо энэ тактилэн гадаа явж байгаа энэ
явгууны замаар юм тактилен замын асуудал нэлээд нэгт байна. Тэгээд би одоо ингээ алхаад явхад ч гэсэн одоо заавал тэр энэ тактилен зам дээр нөгөө шонгийн мод зохиочдөг ч юм уу эсвэл яг тэр заавал тэр тактилен зам дээр нь одоо тараншааны нүх заавал ингээ зоочод байгаа байхгүй юу. Тэрийг би ингээд байнга ингээ ажиглаа л байгаа байхгүй. Тэгэл явж янгууд ер нь юм шонгийн мод одоо тараншааны нүх хоёр байхгүй байлаа гэхэд одоо тэр цэцгийн сав байрлуучаад байгаа байхгүй. Тэгэнгүүт л тэр болгон дээр нэм заавал юм чаленж үүсгээд тэр одоо бүх чаленжийг ингээ өдөр болго ингээл даваал. Тэгэл тэр бүл тэднийг нь ядаж ингээ аваад хайчвал ядаж биднэрт ингээд явхад гадуур гарахад ч гэсэн арай дөхөө юм болов уу гэж бодож байна. Тийм шүү. Одоо тактилен зам гэхээр нөгөө овгор тогортой яг энэ голын хэсэгт байдаг. Тэрийг бас төдийлөн ойлгодог юм уу? Ягаад одоо яг нэрэл одоо хардаг л та ингээд тэр замаар явж ангуутлаа шонгийн мод аль эсвэл нэг юм тавьсан байдаг ч юм уу. Тэгээ уул нь энэ чинь яг энэ харааны бэрхшээлтэй хүмүүс зориулж тавьчаад ягаад урд нь тийм тавьчаад байгаа юм болоо гэж бас боддог. Тэрийг бас нэрээ зарим хүмүүс мэдтгүй бас хүмүүс байд юм билээ. Ягаад ийм овгор тогортой ийм юм ингээд хийцэн болоо гэдэг ч юм уу те. Иймэрхүү бас мэдлэггүй мэдтгүй бас хүмүүс өндөө бид юм билээ. Энэ талаар бас бид нар бас ярилцах хэрэгтэй л дээ. За тэгэхээр мөнх Андрын маань хувьд яг спортын тал дээр бол маш олон гоё тэмцээнд оролцох зорилго бас байгаа даа юм байна. Ер нь ямар мэргэжилтэй болохыг хүсдэг хүн байсан бэ? Ирээдүйд ер нь юугаар суралцахыг хүсэж байгаа вэ? Тэр талаараа бас ярил тийм ээ. Анх чинь ер нь хараатай байх үедээ их хэмжээр сурж исэн. Тий, их хэмжээр би ер нь бол их хэмж болно. За ер нь өөрийнхөө ер нь юм тулгараатаа байгаа одоо энэ бэрхшээл ч юм уу эсвэл яг нь өөрийнхөө өвчнийг одоо надтай адилхан юм одоо өвчлсөн хүмүүсийг одоо имжлэн одоо яг нь өөрийнхөө энэ өвчнийг ер нь ангаах ер нь илүү одоо мэдээд ер нь яг ямар юм дээр анхаарахын энэ төр гэдэг ер нь зүгээр яг их хэмж болъё гэсэн юутэйс юм зоригтой. Тэгээд ер нь их хэмжээр одоо суралцж байгаа тэгээ хараагаа алдсан. Тэгээ одоо болохоор яг одоо за яг ийм мэрэгжил сонгоч идэ гэсэн нэг тийм юу бол байхгүй. Яг одоо л яг тамирчныхаа юун дээр карьер дээр фокуслсан. Гэхдээ одоо ирээдүйд ер нь бол мэрэгжил эзэмших хэрэгтэй гэдэг байр суурь дээр байгаа. Тэр үед болохоор магадгүй маркетингийн менежер юм болов. Ямар гоё тийм маркетинг гоё зөх баха. Зөвхөн яг уу маркетинг ч юм бол өөрөө ер нь бол ингээл контенттэй тэр чигээрэл цаашгүй холбоотой зүйл шүү дээ. Тэгээ одоо ер нь ингээд анарын хувьд бас нөгөө 5-аас 10 жилийн дараа ер нь яг ямар хүн болсон байна гэж бодож чинь тий хийж үдээ гэсэн олон зүйл л байгаа бах тий нэг ийм бүтээч гэсэн байна да ч гэдэг. Мэдээж хамгийн ихний зорилго бол яг 28 оны Лос Анжелесийн Олимпиад нэрээд одоолаад магадгүй тэ нэг шагналт байранд ядаж орчихыг хүсэж байна. Тэгээд бас одоо яг хийж байгаа энэ сошиал одоо контентээрээ дамжуулаад ер нь гайгүй хүмүүст нөлөөлөөд тийм илүү юм нөлөөлөгч болохыг хүсэж байна. Тэгэл ер нь гоё аж төрөөл амьдрал аж төрөөл байж ах нь ер нь зорилго юм уу да. Тэгээ эрүүл байгаад тэгэл бүх юм аяанда бүтэндээ. Ста хөөрхөн. Ер нь контент хийх гэдэг бол миний хувьд бол маш одоо тийм одоо саяны хэлдгээр нөө чаленжинг гэж штэ нөө шалгуур шаардсан гэдэг шиг надад бол их хэцүү байдаг л да. Яг юу хийх үү? Тэгээд хаанаас бичлэг одоо ямар одоо тий би одоо жишээ нь ямар сегментээр авч явах уу гэдэг ч юм уу. Бичлэгээ яаж эвлүүлэх вэ? Хоолоогоо унших. Үнэхээр чадвар шаарддаг юм шиг санагддаг л да. Тэгээд анкагийн хувьд ер нь бол бас яаж энэ бүхтийг тий ингээ гоё төлөвлөөд нэг санаа манаагаа олоод энэ цаанаасаа л бас гараад байгаа хэл та. Би чи одоо ганцаараа бүгднийг хийхгүй шүү дээ. Одоо би одоо эдитер би одоо өөрөө эдитертэй. Тэнгүүд л миний одоо тэр эдитертэй өгөх мөнгө байхгүй болохоор одоо шууд л ойр тойрноосоо тэгэл тусалцаагүй байгаал анханасаа одоо ингээл ойр тойрноосоо ер нь бол эхэлж байна. Тэгээд би өөрөө тэгээ санаагаал бүгднийг олно л да. Тэгээд би санаагаа олъё. Тэгээд миний ингээд бичлэгийг одоо манай эдитер маань одоо эвлүүлээд өг.
тэгээд хүн одоо үзгээд гоё сонирхолтой илүү гоё юм наалтцтай болгоод өг. Тэгээд би бусдыг энэ бүгдийг энэ хий гэсэн ер нь бол байр суртаа байгаа. Тийм. Сайн нөө ярилцлага руу орж ирэхдээ нөө бэлтгэлээсээ ирлээ гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр бэлтгэл ер нь хэр явагдаж байна? Бэлтгэл хангалт сайн уу? Ер нь ямар бэлтгэлүүдийг хэдэн цагийн хугацаанд хийж гин тий? Яг одоо л нөгөө яг бэлтгэл хийх нөгөө таарн зам дээр бол тартаар гэдэг лөө одоо нөгөө яг юм шипи яг зоогддог тэр зам дээр бэлтгэл хийгээг байгаа. Яг одоо хүрээлэн дээр л яг өдөр тутмынхаа бэлтгэлийг хийж байна. Тэгээд бэлтгэлийн хангалтын хувьд бол дайггүй шүү. Ер нь яг өвөл жоохон сэтгэлээр унаалаа жаахан ер нь худлаа биш үү гэдэг нэг тиймэрхүү нэг жоохон санаа зовнил нэг тиймэрхүү нэг сэтгэл готролд орсон үе байсан. Тэгээд одоо бол арай гайгүй илүү цоглог илүү одоо юм мотивацтай болоод байгаа. Яаж одоо тэр ер нь хүн болгонд л нэг тийм уналтын үе байдаг шүү дээ тий. Ялангуяа өвөл. Ялангуяа шин зүйл хийхэд. Шин зүйл хийхэд өөрөө нэг юм чадахгүй байгаа ч юм шиг мэдрэмж аваад тий. Тэгэхээр тийм үед ер нь өөрөө яаж гоё ингэж босгодог вэ? Хажууд байгаа хүмүүс нас их дэмждэг баг. Тий. Гэр бүл ер нь ойр дотныхан ах дүүнэр хамаатан садан ер нь тэгээд шинээр уулзж байгаа хүмүүс гэсэн тэгэл бүгдээрээ л тэгэл намайг ингээл дэмжээл ер нь миний ингээд ярьж байгаа юмнуудыг хэлэхгээ санаануудыг ингээл одоо дэмждэг нь л ер нь надад ингээл урам зориг болгоод тэгэл тиймэрхүүлээд юм уу да. Тий. Хүмүүсийн ер нь комментод хэр одоо ач холбогдол үзүүлж байна анка. Одоо бол бас нэлийн сайн муу шүүмж янз бүрийн юм авч гин үү. Тий одоо ч тэгээд тэр нөгөө ер нь хараатай юм уу гэдэг дээр ер нь давчлаа дөө. Тэгээд угаасаа хүн гаднаас нараад хараатай гэж харагдчихвэл тэгээд болоод заавал тэгээд хүнийг заавал би сохор гэдэг тэгээд их заавал тийм ойлголт өгөх гээд байх алба байхгүй сте тий. Тэгэл хүн одоо ингээд хүлээж авах одоо юугаараа авч ивэл болоо гэдэг байр суурин дээр байгаа да. Гоё тийм мэдээж бол гоё комментууд зөндөө ирж байгаа л да. Тэгэл тэр болгон дээр хөөрч баярлан ч гэж бас яах вэ? Гэхдээ нөгөө талдаа юу гэдгийг ингээл нэг сэтгэлээс гардггүй тий. Айгуу гоё юм үздэг хүмүүсээс нь дэмждэг хүмүүсээс нь ирж исэн тийм коммент анкагийн мөнх андрын маань хувьд юу байгаа болоо? Тэгэл ер нь өдөр нь өглөө нь ингээд таарал яана аха би таныг ингээд өглөө автобусны бодол дээр харсан шүү дээ. Яа мэдсэн бол жоохон зэрэг гаргасан бол очиад би ингээд мэдлээдээ зураг авах болох байсан гэдэг ч юм уу. Эсвэл ер нь тэгээ өдөр тутамдаа ингээд таарсан хүмүүс ер нь мэдлээд ч юм уу тий наваа ингээд танаад мэдлээд Тэ ер нь тиймэрхүү л хөөрхөн ер нь ингээд эерэг сэтгэл үлдээж байгаа, ер нь эерэг чат үлдээж байгаа бүх хүмүүст нь одоо ингээд намайг гээд ингээд цаг гаргаад чат бичиж байгаа дээр нь би ингээд амар тий би одоо юм олонний танил гээд одоо тэдний чатыг өнгөрөөдөх нь хаашаач юм тий тэгээд бүгднийг ингээд бүгдэнд нь цаг гаргаад одоо хариулахад нь хариулаад тэгээд ингээд завгүй байгаа үед ч юм уу скол тэгээд уншсан гэдгээ мэдэгдүүлээд одоо эможи үлдээдэг ч юм уу скол реакшн үлдээдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ер нь явдаг. Тийм. За тэгээд ерөнхийдөө бидний ярилцах цаг өндөрлөх тийшээгээ хандаж байна. Тэгээд өнөөдөр бид контент бүтээгч мөнх анартайгаа хамт ярилцлаа. Маш одоо гоё эерэг энергиг авлаа. Тэгээд магадгүй намнам бит хоёрыг асуугаагүй манай мөнх анарын маань бас хэлмээр байсан өнцөг хэлмээр байсан зүйлээ бас хэлж олно. Тэгээд юу хэлэвдээ тэгээд нэг намайг үзээрэй тэгээд намайг мэдгүй байгаа хүмүүс намайг гоё үзээрэй тэгээд намайг дагаарай тэгээд удахгүй швейцар явах гэж байгаа илүү гоё контенттой уулзах болно гэж найдаж байна. Тэгээд мэдээж тэгээд багш нартаа баярлалаа. Тэгээд яг Ахиллес клубын лавгж ав багш анх оруулж ирсэн намайг лавгж ав багш. Тэгээд одоо өдөр тутмын бэлтгэл сургалтын дээр анхаарч ажиллаж байгаа Бацаахан багштаа тэгээ опсын ариалбны хийдтэй баярлаа гэж л хэлээ да. Тэгээд талархаж байгаа хүмүүс зөндөөл байна. Тэгээд хойноос пүүшлж байгаа хүмүүс. Тэгээд тэднийхээ одоо урмыг алдахгүй гээл тэгэл хичээгээл бүх урагшаага хараад явж ин да. Тэгээд хизээ явах үлээ одоо 5 сарын 16 17 гэж байна. Ерөөсөө нэг 20 хэдэн хоногийн л одоо зай үлдсэн байх шүү дээ тий.
Тэгэхээр бэлтгэлээ бас нэлээд шахаж байгаа юм байна. Яг уг нь бол яг марафоны үеэр л яг таарч байгаа. Уг нь энэ жил уг нь Улаанбаатар марафонд оролцъё гэж бодож ирсэн. Тэгээд дааж чадсан гэдэг. UB марафон чинь 5 сарын 23-нд илүү. Тийм 5 сарын 23. Тэгэхээр тэр үеэр бас яг тэр үеэр яг тэмцээний хамгийн сүүлийн өдөр гэдэг явж байгаа. Тийм. За. Гэхдээ илүү бас гоё одоо дурсамжийг гоё амжилтыг илүү том амжилтыг бүтээгээд ирнэ гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд манай үзэгчдээс ч гэсэн манай мөнх анарт одоо хандсан комментууд байна. Ёстой мундаг дайчин залуу шүү. Олон залуус энэ залуугаас үлгэр дуурайл авдаг байгаасай гэж бичсэн байна. Мөнх анараа дэмждэг шүү гэсэн байна. Дэмждэг шүү Анка гэд бас комментууд иржээ. За тэгээд өнөөдөр цаг цав гарган ирсэн, бэлтгэлийн хажуугаар ирсэн мөнх анартаа баярлалаа. Тэгээд ирээдүйн спортын одоо замналт нь өндрөөс өндөр амжилт хүсье замун контентоор олон залуус дүлгэр дуурайлал өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд контент бүтээгч мөнх анар байлаа. За тэгээд Анкада амжилт хүсье. Тэгээд контентыг үздэг шүү. Тэгээд дэмждэг шүү. Дуулж байгаад үнэхээр таатай байлаа. Тэгээд яварчсан 2026 онд амжилт бүтээлээр дүүрэн байх болтгой. Тэгээд мэдээж хэрэг моржил гарсан. Тэгээд гал шиг зөрүүлсэж морь шиг дахиараа. За баярлаа. За баярлаа. Басна.